Бурхантай хамт алхсан Енох адил. Бурхантай хамт явж, Бурханд таалагдсан нэгэн хэмээн нэрлэгдэж, үхлийг үзэлгүй тэнгэр рүү даваад чигдсэн Енохыг бодож байна. Еноход ч гэсэн Бурхантай ямар ч хамаагүй өнгөрүүлсэн 65 жилийн хугацаа байсан. Библи бол Енох 65 нас болсны дараа л үлдсэн амьдралын 300 жилийг Бурхантай хамт байсан бөгөөд 365 настай байхад түүнийг Бурхан авч явсан хэмээн ярьж байдаг. Енох бол Бурхантай ямар ч холбоо хамааралгүй амьдарсан 65 жилийг сургамж болгож дахин тэрхүү үр жимсгүй амьдрал руу буцалгүй Бурхантай хамт алгасан юм. Енох 65 жилийн алдагдсан амьдралаар дамжуулан эзэнтэйгээ хамт явах амьдралын үн цэнийг болон утга учирыг гүн гүнзгий ухаарсан байх. Бидэнд ч гэсэн алдагдсан хэмээн нэрлэх Бурханыг огт мэдэлгүй амьдрах үе байсан. Тэгэхэд та нар одоо ичиш байгаа зүйлээсээ ямар үр жимс авсан бэ? Үнэн дээр тийм зүйлсийн төсөөл бол үхэл юм. Ром 6-гийн 21. Бид өөрсдийн өнгөрсөн амьдралаас ичдэг учир идүүгээ Енохтой адил эсний замыг баярлан алхаж чаддаг. Бид ямар хайрыг идлэн, ямар нөхцөл байдлаас аврагдсныг санах үедээ өнөөдөр Бурхантай хамт алхаж буй энэ зам хичнээн баяр хүртэй болоод эрхэм гэдгийг ухаарах болно. Өөрийн өнгөрсөн 65 жилийг толио болгож Бурхантай хамт алхсан Енохыг бодож байна. Аврагдахаас өмнө ганцаараа харанхуйн замдлаар явсан миний өнгөрсөн амьдралаар дамжуулж өнөөдөр ийхүү Бурхантай хамт явах энэ амьдралаар хэлхийн аргагүй баярлан багтаж байна. I once was lost, but now I am found. I once was blind, but now I see. Тунган бодолд Бурхантай хамт алхсан Енох адил байлаа.